Өнөөдрийн арга хэмжээ Монгол улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлагатай бас одоо ойлголтуудыг нэгтгэх Алсын хараа 2050 шин сэргэлтийн бодлогын одоо зорилтуудаа цаг алдалгүй бүх салбарт бүх аймаг орон нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн ийм чухал арга хэмжээ болж байгаа. Яагаад гэх юм бол засгийн газрын хөгжлийн бодлого шийдвэр гаргаж байгаа төлөвлөлтүүд зорж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас эхлээд уул тогтоогчд нь дунд анхан шатны бүхий л одоо төвшөнд нэгдсэн ойлголттой байж аж гүйцэтгэл сайн байна. Гүйцэтгэл сайн байж аж үр дүн зөв гарна. Тэгээд ажлын одоо уялдаа холбоог хангах, үр дүнгийн богино хугацаанд үүсэх, богино дунд урт хугацааны зорилтуудаа хэрэгжүүлэхэд өнөөдрийн Монгол Улсын засгийн газраас зохион байгуулж байгаа аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн засаг дарга, иргэдийн хурлын даргаас эхлээд одоо бүх шатны засаг дарга нар, анхан дунд шатны төр захиргааны байгууллагууд, орон нутгийн одоо төлөөллүүдийг оролцуулж хийж байгаа нь өөрөө Монгол улс бүх шатанд нэг зүгт харж хөгжлийнхөө зорилтыг биелүүлэхэд хамгийн чухал одоо ач холбогдолтой ийм арга хэмжээ болж өрнөж байна. Энэ дотор бол олон одоо сэдвүүдээр бид чиглэлээр нь санал бодлоо хуваалцад, салбарын мэрэгжилтнүүд, салбарын төлөөллүүд, яамдын одоо сайд нар хүртэл бүгд оролцож өөрсдийн салбарын бодлого орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх зорилтууд, за бүх салбарын одоо уялдаа холбоог хангахтай холбоотой бүх мэдээлэлээ солилцож байгаа. Яагаад гэвэл одоо энэ цугласан бүх шатны засаг дарга нар сум, дүүрэг, баг хорооны дарга нар бол төрийн төлөөллийг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа хүмүүс. Яг гардаж өөрөөр хэлэх юм бол засаг төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүх шатанд хариуцж байгаа ийм хариуцлагатай албан тушаалтнууд үүрэг хүлээсэн хүмүүс учраас нэг дор цуглаж өөрсдийн одоо санаа бодлоо солилцож, болох болохгүйгээ ярилцаж, алдаа оноогоо дүгнэж, амжилтанд хүрэх одоо зорилгоо шат шатанда ойлгож ажиллах нь хамгийн чухал байна. Тэгээ энэ одоо хүрээнд өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна гэж дүгнэж байна.